өсвөр насныхантай ер нь эцэг эхчүүд яг яаж харилцуул зүв байдаг вэ? Одоо зарим ээж аав нар бол зүгээр л ер нь бол би чиний насыг чинь ингээл те дайраад өнгөрсөн ер нь бол ингэдийн тэгдийн ингээл байнгын ингэж заах нь зөв юм уу? Эсвэл найз шиг харилцах нь зөв юм уу? Аль нь зөв байдаг вэ? Ер нь бол найз шиг харилцах нь буюу одоо өөрийнхөө туршлагаас хүүхдтэй ярилцах нь айгүй чухал. Би одоо өсвөр насны дээр яаж ийсэн яг би чам шиг байхдаа нэг иймэрхүү үйлсийг хийгээд став ээжтэй яг тэгжсэн шүү дээ. Чи яг бүр намайг туурайгаад тийш үү те гэдэг ч юм уу. Ямар нэгэн хүн эхлээд өөрийгөө нээж ээж аав маань бас алдчихсан юм биш үү? Энэ зүйл дээр яг ийм цаг хугацааг надтай адилхан туулсан юм биш үү гэдгийг чинь мэдэн шүү дээ. Тэнгүүд би чамтай адилхан ингэж туулж исэн гэхэд юуг яаж туулсан гэдгийг тэр хүүхд мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг юуг яаж туулаад яг надтай адилхан энэ хугацаанд ямар байгаа гэдгээ илүү хүүхдэд нээлттэй ярил зүгээр. Би ингэж агаад тэгээд тэгсэн чинь тэгээд тийм болоод тэгсэн байхгүй юу? Чи яаж ийг гэдэг ч юм уу. Ээж нь тэгжсэн, тэгж алдчихсан. Тэр юм дээр чи хэр бодолтой байна? Ямар бодолтой байна гэдэг ч юм уу. Тэгж асуухгүй шууд чи яаж ийн? Ингэх гэж нү тэгэх гэж нү. Тэгвэл тэгэн шүү, ингэвэл ингэн шүү. Ерөнхийлөд ярьчих юм бол тэгэл ерөнхийл болчихно тий.